Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Иден. Зохиолч Джек Лондон. Хоёр дугаар хэсэг. 3 дугаар бүлэг. Мартин Иден шатаар бууж явах завсраа хармаага суйлын нэмгэн бор цаасны өдөс гаргаж чимхэртэй Мексик тамхи орон шунал таяас ороод утааг нь алгуурхан үлээ. Монд гэж гайхсан баярлсан дуугар чангалснаа аман дотроо дахин монд гэж сонсогдох төдий дуугар ба. Дараа нь замсныхаа захыг тайлан хармаанда хийлээ. Хэдийгээр хүйтэн бороо асгарч байсан авч толгой нүцгэн хэнхдэг замаа ярсанхан орчин тойрондоо юу болж байгааг үл хайхран алхаж явахдаа бороо орж байгаа эсхийг мэдэгтэй үгүй тэ явжээ. Мартин ер бусын их баяр хөөр болж сонин сайхан зүуд мэд сайхан явдлаа нэгднэггүй сэргэн бодож хамаг санаа сэтгэлээ тэнд аваачжээ. Мартин хүүхэн бодох нь ховор билээ. Хаяа нэг дурсаж гихтээ хаяа нэг сайхан хүүхэн мөрөөсөж эр хүний замын хүзүү урттул тийм хүүхэн таарлтч юу магад хэмээн бодож явсан нь өнөөдрийнхүү нүүр учран уулзаж гар барилдсан мэндэлж нэг ширээн дээр зэрэгцэн суун тормгор нүдийг нь ширтэн дүүн дотор яг энэ нүд шиг ариун нандин сэтгэлийг нь толдон харж үзэж. Хүүхний тухай эдний мөрөөдөл үүгээр хязгаарлагдж байсан болохоор Руфийн бие цогц түүнд цоошин зүйл байна. Түүний бие жирийн хүнийхтэй адил өвчин эмгэгт өртмөөргүй. Гоц гойд бөгөөд ариун нандин сэтгэлийг нь зөвхөн агуулгач бус харин бурхан тэнгэрээс тэрхүү ариун нандин сэтгэлд нь тохируулан цэвэр сайхан бүхний дээжээр урлан бүтээсэн ямар нэг ид шидтэй цогц мэт санагдана. Тэгж бодхоос Мартины мөрөөсөл бүтэшгүй санагдаж сэтгэл дөгш. Үүнээс урд бурхан тэнгэрийн тухай нэгч үг нэгч зарлагт хууртан автагдаж үзээгүй билээ. Бурхан шүтэх байтугай сэтгэхгүй мөнх хэмээн номлогч лам нарыг шоолн дайрч энэ бол хов хоосон үг. Энэ ертөнцийн байгаа амьдралаас өөр амьдрал хаанч байх ёсгүй гэж бодож явдаг байв. Гэтэл өнөөдөр Иден мөнхийн ариун сэтгэлгээгч байдгийг нүдээр үзвэ. Мөнхийн байдаг гэж эрэхтэй эмхтэй хэн боловч итгүүлж чадаагүй юм. Үүнийг Руф итгүүлжээ. Руфийг хармагцаа Мартин Иден түүнд өөрийн ирэхгүй итгэв. Бусдыг өрөвдөх нэмжин сэтгэлээр мишээсэн төвшин төлөв цагаан царай Мартины нүднээс гэрэлтнэ. Мартины өрдөмөн зүүдлээч үгүй тийм тунгалаг ариун нэмцэглэл гагцхүү дарих бурханд байж болмоор санагдана. Тэр ариун нэмтэн сэтгэл Мартинд арга буюу юм бодогдуулж сэтгэлийг нь хөдөлгөсөн ажи. Мартин Иден хэдийгээр сайн чин буй муу чин буй гэдгийг мэдэж байсан авч амьд бие мах бод ийм цэвэр тунгалаг байна гэж юр сансангүй. Тийм сэвгүй цэвэрхэн цогц ийм сүүшиг цагаан сэтгэл хоёрыг нэг дор хосолсон Руф түүнд ёстой мөнхийн юм шиг харагджээ. Энэ мөнх амьдралд нийлэх гэсэн хүсэл Мартиныг гинэт эзэмтжээ. Ийм үзэсгэлэн гобсгүй ямар ч хүртэл байхгүй гэж горилго бүрмөсөн тасархад бүхэл бүтэн орой Руфтэй ярилцаж суусныга хазаар тохиолдсон эрхэм дээд завшаан гэж бодно. Чухамдаа ийм над жаргал амсаж идэх ховчгүй гав яачгүй. Мартин эдчидийн өмнө сөгдөн бууж номхон хүлцсэнгүй болов. Нүгэлтэн хүн нүглээ намжлахаас нааш санаа амардаггүй жамт. Мартин одоо нүгэлтэн болжээ. Нүгэл уйлдсан хүн бүхэн хувь заяандаа гомдож хойд насныхаа буян хишигт найддаг бол Мартин буян хишгэ Руфт даалгав. Гэвч найдлага нь ердийн найдлагатай адил биш ямар нэгэн манан дунд хужигдчихэ. Энэ мөрөөсөл далавч ургуул. Мартин өөрийгөө Руфтэй хамт эрхэм сайхан бүхнээр сэтгэл юугаа зугаацуулан бодод санснаа харамгүй ярилцаж хүний оюун сэтгэхгүй мандал дээгүүр элен халин нисэж яваа санагдав. Энэ бол санаа сэтгэлээрээ бүдүүлэх бүхнээс ангижран бодоод бодол эс хүрэлцэх ариун хайр сэтгэлээр хоёр биеийг холбосон хэрэг байваа. Мартингийн тухай ер нь юуны ч тухай ингэж их бодол давтаж үзээгүй билээ. Үзээгүй юм үзсэндээ сэтгэл хөөрч бодит амьдралын хил хязгаараас халин гараад далай их нандин сэтгэлийн давлгаа даган урсжээ. Мартин согтуу хүн шиг уйж давна. Монд хэмээн аман дотроо ярьж яваг буланд зогсож байсан цагдаа хараад сэжиг төрсөн боловч
алхаа гიშгээгээр нь цэрэг хүн гэдгийг таамаглав. За чи хаана балгачгаа дэрв гэж цагдаа асуув. Мартин эдийн сая сэхэ авч газар гიშгэж яваага ухамсарлава. Тухайн байдал түргэн зогцох угийн авиа сэргэлэн тул цагдаа ийхүү асуухтаа зэрэг би эвэрүүл яваа хэмээн нэмсэглээд хүнд тултгаар ярьж яваага би анзаарсангүй гэв. Ахиад жаахан дэмбэл чи дуулж эхлэх нь байна шүү гэж цагдаа сануулж хэлэхэд хаанаас та шүдэнзээ өгөөч та би одоохон таранбайн суугаад харилаа гэв. Мартин эдийн тамхиасаа цагдаад сайхан нойрсхийг өрөөгд цааш алгах замдаа. Таарчдээ. Захын энэ цагдаад хүртэл согтуу харагддаг байна шүү гэж нэг бовтонсон. Тийм. Чухамдаа би согтуу явна. Хүүхний царай хараад согтно гэдэг сони юм да гэж бас бодов. Мартин төдөлгүй Беркли орох таранбайн төсрөн орцсон. Таранбайн чигцэлдэн оюутны дуудуулж яваа залуусыг сонирхон ажиглавал цөм их сургуулийн оюутан бололтой. Эдрүүфийн суудаг лекцэд суудаг байж таарна. Түүнтэй нэг зэндаа болохоор танил дотн болоход амархан. Өдөр бүхэн уулзаж учрыг гэсэн ч дурын хэрэг шүү дээ. Гэвчээд Рүүфтэй ярилцаж түүнийг хүндэтгэж бахархан баясаж байхын оронд бүгэл бүтэн энэ оройг дэмий сэлгүүцэж байгаа нь тун хажирхалтай санагджээ. Тэдний дунд шог нойсон онгор залуу байхыг Мартин ажиглаад энэ бол новшийн жаал байж таарна. Хэрв энэ залуу хөлөг онгоцон дээр ажил хийж байгаа бол нусаа гоожуулж хулчиж хүний хооронд яаж хов зөөж байх бол гэж бодлоо. Энэ залуугийн дэргэд өөрийгөө хавьгүй дээр гэж бодоход ихэд баярлжээ. Энэ бодол Рүүфт бүрч ойртуулаад өгөх шиг болов. Өөрийгөө бусадтай зэрэгцүүлэн үзвэ. Би бэлдэрч хэрэг болчин шөрмөс сайтан хувьд эднийг хаанаач дагуулмааргүй байл. Харин эдний толгой эрдэм мэдлэгээр дүүрэн учир Рүүфтэй нэг хэлээр чөлөөтэй ярилцаж чадна гэж бодхоос хоршоор нь буцалж надад бас тарих толгой заяасан шүү дээ гэж бодлоо. Мартин эдний сурч чадсныг сурч чадахгүй гэж юу? Эднийг номоор амьдрал судалж байхад Мартин амьдрал донд завгүй явсан биш үү? Энэ завсар толгойд мэдлэг хоримтлаагүй гэж. Даанч өөр төрлийн мэдлэг юмд. Эдний дотор хөлгийн жолоо залах, дар бултадах, харуул зогсож чадах хүн гарах уу да? Мартин гард суйрал, зогсоо зайгүй хөдөлмөр, аюул нөмөрч эв зориг шалгасан амьдрал туулж өнгөрөөсөн бил. Тэр бүх амьдралын сургууль цөм эргэн дурсагдав. За яамаа. Мартинд хожимдсан юм юр алга. Мартин Идений аль хэдийн туулж өнгөрөөсөн жинхэнэ амьдралыг энэ залуус хизээ нэгэн цагт мөн туулж өнгөрөөх л байлгүй. Тэгэхэд түүний мэддэг имийг тэд мэдэх гэж ядаж байх завсар Мартин амьдралын нөгөө талыг номоос мэдэж авах болно. Окландаас Беркли орохоор яваа таранбайн цонхоор байн зэлүүд газар харагдах бөгөөд Хиггинботамын жижиглэн худалдаалах барааны дэлгүүр хэмээн гойж бичсэн ихэмсэг хаяг бүхий 2 давхар байшин зэрэгцэн харагдахыг хүлээнэ. Байшин ч харагдал. Мартин таранбайнаас үсрэмбөө. Байшингийн хаягийг дахин нэг уншиж үзтэл эд бичсэн хэдэн үгэнд багт мааргүй олон зүйл бодогдуулжээ. Амиа хичээсэн арчаагүй байдал энэ хаягийн үсэгт хүртэл шингэсэн харагдана. Хиггинботам түүний хөргөн ах болох тул Мартин түүнийг сайтар судалж амжсан байв. Түлхүүр гарган хаалга онгойлгоод шатаар өгсөн бөө. Хэдийгээр Хиггинботамын суудаг 2 дугаар давхарт гарч ирсэн боловч доод давхарт байгаа дэлгүүрийн тэндээс муудсан ногооны үнэр хангалан байв. Мартин үүдний харанхуй өрөөнд дундуур тэмтчин явснаа олон хүүхдийн алин тоглож байгаад мартаж өргсөн тоглоомын тэргэнд бүдрэн сүртэй чимээ гаргаж хаалга мөргөв. Ядахта хідэн улаан мөнгө зараад гэрэл гаргаж чадахгүй суудаг амтан. Ингэж байгаад хүний хамар авна байх шүү гэж дотроо Хиггинботамыг занава. Хаалганы бариулыг тэмтэрч олоод төрсөн гихч Бернард Хиггинботам хоёрын суух бүхий гэрэлтэй өрөөнд орлоо. Эгч нь хар хүнийхээ өмдийг ойж Хиггинботам өөрөө 2 сандал дамнан хажуулдаж дамдаг болсон өндрөсгүйтэй төвөл угалсан ясан хөлөөжийн сонин уншид суув. Мартиныг орж ирэхэд хөргөн ах нь уншиж байгаа сонирхоо дээгүр залхиануудаар нэвтлэх мэт харав. Мартин эдийн өөрийн хөргөн ах Бернардыг харахаас ямагт ой гутаж эгч маань энэ хүний чухам юунд нь болд суусан бол гэж харамсдаг байв. Бернард Хиггинботам нүдэнд чөтгөр мэт хүйтэн харагдах учир
дэлсээ давмаар санагдаж гарын захтнах боловч нарми болтол цохих цаг ирэх биз гэж бодоод багтаж ятсан омог хорслоо даран суудаг байж. Бернардын хорсол занал хомхой сэтгэл шингэсэн муухай гарцыг Мартин ажиглаад. За яав гэж асуухад Бернард. Наад хаалгыг чинь бодуулаад 7 хоноогүй байна. Ямар үнхөс төлж байж бодуулсныг чи мэдсээр байж болгоомжтойхон орж гарч болохгүй байна уу? Хэмээн харамссан зансан хоёрын завсар өгүүлвэ. Марти хариу хэдэн үг хэлмээр санагдсан боловч тэртээ тэргүй нэмэр болох бус гэж бодоод бие барихын тулд хананд өлгөөстэй хэвлэл зураг руу харлаа. Ямаг таалагддаг байсан энэ зургийг анхудаа үзэж байгаа юм шиг Мартин гайхан ширтнэ. Тэр зураг энэ оронгийн оронцогт байгаа бусад бүх зүйлийн адил үн хямдтай 3 дугаар зэргийн зүйл байв. Мартин дөнгөж саяхан ороод гарч ирсэн айлынх бодогдож эхлээд хананд өлгөөтэй байгаа зураг дараа нь хөөхнөр нэмсэглэн гар бариад үдэн гаргаж өгч байгаа Руф харагджээ. Харин Иден хаан байгаагаа мартав. Хажууд нь Бернард хийгэн боотом сууж байгаагч бас мартжээ. Чи чинь хийм хараад яаж солиорч байна вэ? Гэж хэлэхтэн сая сэхэ орвоо. Бернардын ууралсан залхаануудыг Мартин ажиглаад энэ хоёр нүд эзнийг дэлгүүрт ажил хийж байхад тунаймуутай гөлөлцөн яаж нялганаж цусартан бэлт уучилж боол мэд долгонож байдгийг санав. Тийм ээ. Би хийм харж байна. Тавтаа норсороо. Гертруд ихчээ. Тавтаа норсороо. Гэж хэлээд Мартин гарахтаа тоостой хөвсний атранд дахин бүдэрч бараг унах шахав. Хаалга битгий тас авчгаарай гэж хойноос нь хийгэн боотом зандарангуй хэллээ. Мартин Иднэний хамаг судас гүрэлдсэн боловч бие барин хаалгыг нь алгуурхан хааваа. Хийгэн боотом бах болсон байдалтай эхнэрээ хараатсан өнгөдөөгаар. Шал согтоо. Заавал согтуу ирнэ гэж миний хэлсэн үнэн байгаа биз. Гэхэд эхнэр нь хүлцэнгүй толгой дохиод. Нэрч нүдэн гялалцаад нэг л биш. Уг нь зах зүүгээд л гарсан юмсан. Самсныхаа захыг хайчхаж тий. Гэхдээ арайч шал согтлоо уугаагүй бололтой. Хэмээн буруу хүлээвэ. Харсаар байтала. Хоёр хөл дээрээ тогтож ядаад л бүдрэлгүй нэг алхаж чадахгүй байдаг. Өөдний өрөөнд өнхөрч унах шахсныг наад хоёр чигч нь дуулаа бицтэй. Гэхэд харанхуйд нүдэн юм үзэлгүй. Алисийн тэргэнд бүдэрчих шиг болно билээ. Гэж Гертруд хэлвэ. Хийгэн боотом уур омгоо чөлөөтө тавьсан учир дуун чангарл. Тэрээр худалдан авагчдын өмнө өдөржин бүхэлдээ цөхөрсөндөө уурлаж хар гэртээ хаан бор гэртээ богд болж байгааны нажээ. Чамд би нөгөөх магтаад байдаг дүү чинь шал согтуу ирлээ гэж хэлж байгааг дуулж гин үү? Хийгэн боотом энэ өгүүлбэрийн үг бүрийг хямгадах мэт огцом таслан зөөж хүйтнэр эрс ширүүн хэлв. Эхнэр нь арга буюу цөхрөн дуугаад татваа. Гертруд жирэмсэн бие хар бор ажил хань нөхрийнхөө ширүүнд үүртсэн хувцс хунраа хүртэл өөдтэй өмсөж чаддаггүй хизээний номоо хүүхэн ажи. Эцэг нь аргичин байсан юмдаг. Ямар л олигтой явав гэж. Бас л нэг хашааны ёроол түшээд үгсэн байхгүй. Харж л байгаарай. Гэж хийгэн боотон прокурор хүний бөөрээр өгүүлвэ. Гертруд мөн толгой дохин санаа алдаад нөхрийнхөө өмдийг ойсоо орлсов. Тэр хоёрын хинхэн нь Мартиныг согтуу ирлээ гэж боджээ. Энэ гэрийн эрэм хоёр сайхан бүхний хувьд нүд балаа чихдүүлээ байдаг аж. Тэмгүйсэн бол залуу хөвөний нүднээ анхны хайрын сэтгэлийн оч гялалцаж мишэн баярлаж байсныг эрх биш олж харах байсан. Заримдаа эхнэр нь олигтойхон зөрж байвал дотроо тааламжтай байдаг. Хийгэн боотом энэ удаа Гертрудийн дуу шуугүй сууж байгаад уурн шатаж өндөр дуугаар. Хэдэн хүүхэд сайхан юм зааж өгч байна гэж хийгэн боотом хашгираад. Хэрв дахиад цогтуу ирвэл би үүдээр шагаалгахгүй шүү. Мэдээ биз. Энэ маань энэ аригчин этгээдэд хэдэн хүүхэд уруу татагдаад завхарчихвал ямар сайн байх вэ? Завхарчиж байна. Завхархаас өөр замч жалга гэл. Бернард хийгэн боотом шин сэргийг уншсан сонныхоо үгээр ярих хэзээний дуртай ачи. Эхнэр нь хариу дуурахгүй кивээр үе санаалдаж толгой сэгсрэн зүүгээ хатгасаарсан. Хийгэн боотом сонноо дахин шүүрч аваад уншиж байсан сонныхоо дээгүр өнгийн харж гэнэт. Энгхэд цаадах чинь өнгөрсөн 7 хоногийнхоо хөлсийг төлсөн үү гэж асуув. Гертруд нөхрийн аяыг дагуулan төлөх мөнгөтүнд би гэв. Цаадах чинь хизээгүй аян замд гарах болсон биш үү гэхэд
Бодвол мөнгө барагдахаар явах байхаа. Өчигдөр таарамжтай хөлөг онгоц гайхаар Сан Франциско орох нь орсон л доо. Бэлэн мөнгөтэй явсан цагт анх дайралсан хөлөгт хөслөгдөхгүй биз. Тэгэхдээ тэрээр холын имийг тунгааж бодохдоо бас ч ухаантай шүү гэв. Яан гинэ. Хөлөг онгоцны талбай цэвэрлэгч гайгүй л нэг бицтэй. Бас ухаантай гин шүү гэж цэвүүнээр инэвэ. Алс хол явж эрдэнэ ирэх нэг хөлөг байна гэж ярьсан. Хэрв түүнийг явтал мөнгөөр гачигдахгүй бол тэр хөлгөөр л явах санаатай байгаа байх. Гэхдээ хийгэн боотон. Хэрв энд сууршхал гэж байгаа бол би ачаа ачигчаар авч ажиллаж болох юм. Тоов надтай тооцоо шовдорсон гэв. Төвний үгэнд эднийг хайрлсан сэтгэлийн өчүүхэнж илрэл алга байв. Эхнэр нь түүн рүү гайхсан асуусан байдалтай харав. Том өнөөдөр надтай тооцоогоо хийж шовдорлаа. Карузиарсынд очиж ажиллах юм байх. Тэднийг жаах вэ? Мөнгөөр зоддог айл. Би тийм их хөлс өгч чадах ч үгүй гэв. Хэлээгүй юу тэр? Чи даанч гарт тад байсан юм гэж эхнэрийнхээ хэлэхэд чамайг босны хэрэгт хошуу бүүдрүү гэж хичнээн хэлдэг юм. Тэгж зэвүү хүргээд байдгаа татвалтаар гэж уурлава. Надад ямар пад байх вэ? Гэхдээ Том ер нь овоогүй байсан юмсан гэж Гертрүүд аман дотроо бовтнаад нөхрөө ууртай нүдээр хилаасан нь чухамдаа тун их зүрх гаргасан хэрэг байв. Чиний тэр дүү шигэмч нь дэндүү залах юм. Жаахан өөдтэйхэн бол хөсөгтөө аваад ажиллуулсан ч болох л байна. Дүү маань эцсэн хоол суусан өрөөнийхөө үнийг чамлалтгүй өгчл байгаа. Би чамтай нийлээд бүтэн 7 жил боллоо. Ингэж 3 хумсаа хуйхлаад баймааргүй юм гэж ихнэр нь үгэлвэ. Хэрв шөнө ном уншвал гэрлийн мөнгө төлж байгаараа гэж дүүдээ хэлсэн биз гэж хийгэн ботом асуул. Гертрүүд ажилд ядарсандаа болоод нөхөртэйгөө үг сөрөлцөх чадал мөхөстөд хариу дуугарсангүй. Хийгэн ботом гэр бүлийн хэрүүл дийлж ихнэрээ номхруулж авсандаа сэтгэл ихэд тааламжтай болж хамраас өвхөн улцгар нүдэ ууртаяа гэлэлцуулв. Хэдийгээр жил өнжилгүй хүүхэд төрүүлвч хэрүүл маргаан хэдий хийвч гал нь буурахгүй байсан анхны жилүүдийн ихтэй харьцуулж бодоход Гертрүүдийг номгруулж авах одоо тун амархан болжээ. Хэлээгүй бол маргааш заавал хэлээрэй. Бас Мэрианыг авчираад хүүхэд гарч бай гэж хэлэхгүй бол цаадах чинь мартчихж магадгүй шүү. Том нэгэнт явсан болохоор би бараандаа явах хэрэгтэй болно. Харин чи миний оронд худалдаа хийгээрэй гэгтэн Гертрүүд. Маргааш юм угаах юмсан гэж шийдвэртэй бус хэлвэ. Хийгэн ботом. Тэгвэл эртхэн шиг л бос. Би 10 цагаас нааш гарч амжих чгүй. Гээд сонно ууртаа шүүрэн аваад дахин уншиж эхлэв. Таны сонсох сувг өгүүлж байна. 4-р бүлэг. Мартин эдэн хүргэн ахтайгаа муудалсны дараа уур нь гарахгүй чичирсээр үүдний харанхуй өрөө тэмтрэн явж унтахоор суух ганц сандал гар нүрийн угаагуураас өөр юмгүй жижигхэн таслахаанда орвоо. Хийгэн ботом дэндүү харамч учир эхнэрээрээ ажил хийлгэж дөнгөж байсан цагт зарц хөслөхгүй санаатай. Зарц хөслөхгүй бол илүү өрөөндөө нэг биш 2 хүн суулгах бололцоотой байжээ. Мартин авчирсан Свинбер Броунинг хоёрын номоо ширээн дээр тавьж гадуур самцаа тайлаад орон дээрээ суулаа. Орон хүнд биеийг дааж ядан хятнах боловч Мартин анзаарсангүй. Гутлаа тайлахаар бөхийхэд дээврээс нь урссан борооны усанд нэвтэрсний улмаас халтар судал татсан хан нүдэнд тусна. Хэр тоос болсон ханан дээр янз бүрийн юм үзэгдэж эхэлжээ. Гутлаа тайлахыг мартаж хан ширтэн удтал хөлрөн суусныхаа дараа уруул нь хөдөлж Рөф гэж шивнэвэ. Рөф гэдэг жирийн үг тийм сайхан сонсогдно гэж Мартин ер санаагүй билээ. Рөф гэж дахин дуудав. Хүүхний нэр уншихад сайхан тарин шиг санагджээ. Рөфийг дуудах бүрийд түүний царай нь тодрон харагдаж ханыг алтан туяагаар гийгүүлнэ. Рөфийн царай зөвхөн ханаар барахгүй зах хязгааргүй талд алтан туяа цацруулж тэр дунд Мартины сэтгэл Рөфийн сэтгэлийг ирнэ. Мартинд за яасан сайн бүхэн аривчсаар биед нь багтахгүй хайлан их мөрөн болж урсах шиг бол. Рөфийн тухай бодол аяндаа түүнийг өөд татан золбоо хиймрийг нь бадруулжээ. Тэгэх тусам Мартин улам сайн сайхан явахын хүслэн болов.
Мартин ийм бодолд автаж үзээгүй билээ. Түүний уулзаж байсан хүүхнүүд өөд татаж авахаас уруу татаж улам бүдүүлэг амтан болгон хувиргах нь олонтой аж. Тэр хүүхнүүдийн нилээд нь хамаг сайн сайхан гэж үзсэн бүхнээ өөрт нь зориулж байсныг Мартин анзааралгүй явжээ. Эдэн өөрийгөө шинждэггүй. Түүнд хүүхнүүдийн гайр сэтгэлийг догдлуулах ямар нэгэн чанар байгаагаас хүүхнүүд ихэд шохоорхдгийг ч мэдэхгүй явжээ. Чухам хүүхнүүд Мартиныг царайчилж байснаас бус Мартин хүүхнүүдийг царайчилж байссангүй. Бас Мартин хүүхнүүдийг өөд татсан удаа буй билээ. Энэ тухай бас Мартин санаандгүй явжээ. Хүүхнүүдийн явж байгааг огтхонч тоомсорлож үздэггүй Мартин одоо тэр бүхнийг эргэж зүүлэн бодож үзв. Хүүхнүүд гараас нь хөдлөх дуртай. Тэд цум бузар гартай байсан санагдав. Тэрээр хүүхнийг оошооддоггүй, өөрийгөө ч оошооддоггүй байжээ. Өөрийгөө шинжиж сураагүй улмаас учрыг ойлгов. Өнгөрсөн явлаа дурсаад Мартин гагцгүй ичнэ. Мартин гинэт болсон хараж гар нүрийн угаагуур дээрх ялаа сууж халтар дуусан толинд нүрээ харав. Гар нүрийнхээ альчуураар зүлгэн цэвэрлээд тухтаая толдноо. Энэ бол чухамдаа Мартин өөрийгөө анхудаа ажиглаж байгаа билээ. Хэдийгээр нүд хурц ажигч боловч энэ ертөнцийн ирээн бараан амьдралд үүртээд өөрийгөө харах завгүй явжээ. Одоо толинд 20 насны дээр яваа залуу харагдав. Царай зүсийг хэмжих хэмжүүр байхгүй тул аль хэр сайхан залуу болохоо мэдэж чадсангүй. Осолгүй л өргөн хөнхгөр духан дээр мушгирэн хал юурсан хонгор үстэйгээ ажиглана. Тэр үсэнд нь хүүхнүүд шохоорхож хуруу гараараа оролдон илэх дуртай байв. Энэ үс түүнд ямар хэрэг байв гэж бодоод төд хээл тоомцорлсонгүй. Харин духныхаа цаа юу нуугдж байгааг нүднийхээ гарсаар өрөмдөн шинжлэх мэт ширтв. Миний энэ толгой аль хэр толгой бол? Хэрэгтэй толгой юу? Хэрэггүй толгой юу? Энэ толгой надад түүнийг олж өгч чадах болов уу? Үгүй болов уу? Хэмээн өөрийгөө байцааваа. Болдын өнгөтэй боловч нарны туяанд уньяартан хөхрөх, тэнгисийн мандал луга, үе үе ижилсэх, цэв цэнхэрнүүдээрээ өөрийгөө ямар сэтгэлтэй хүн болохыг шинжиж үзв. Энэ түүнд таалагдах эсхийг мэдэх санаатай Руфинүүдээр харах гэж бас оролдсон боловч оролдлого тус болсонгүй. Амьдрал байдлыг нь сайн мэдэх хүүхнүүдийн бодол санааг таахад амархан. Харин Руфиг угаас танихгүй учраас бодол санаа нь зүм нууц. Түүнээс ядахтаа нэг ширх гихч болов таахад бэрх санагджээ. Мартин аргаа бараад энэ нүд ямар ч гэсэн үнэнч сэтгэлийн нүд. Энэ нүд хорон санаа, хомхоо сэтгэл юр байхгүй гэж өөрөө шууд үнэлв. Харин түүний царай дэндүү бараан санагдана. Өөрийгөө тийм бараан царайтай гэж санаанд үгүй явсан бил. Ганцугаас айтар шамлаад тохооноосоо дээш хэсгийг нүүрнийхээ өнгөтэй харьцуулж үзв. Уг нь гарт цаагүй цагаан байжээ. Гэтэл бас нүүр харын дээр гарын хар нэмэгдэв. Эргүүлж тойруулан үзвэл наранд түлэг дээгүй газраа цав цагаан байл. Долинд харагдаж байгаа энэ хүрэл хүрэн царай урд ийм цагаан байсныг санаад инээд нь хүрвэ. Төвний наранд борлоогүй хөрстэй адил цагаан царайгаа гайхуулах хүүхэн хорвоод төдийл олон байж чадмааргүй санагдана. Амаа ажиглаваас хэрв уур хүрсэн цагта уруула чанга жимийн сураагүй бол хэрвийн бурхны ам шиг харагдана. Мартин уруула ямагт жимиж явах тул баг хизээний ширүүн хүн буй гэмээр ажээ. Уруул нь үнэхээр цэрэгэр буюу хайр сэтгэлтэй хүнд баймар харагдана. Төвний хоёр уруул амьдралын хамаг зугаа цэнгэлийг амсан мэдрэх чадвартай ан дээр хэрэгтэй цаг тохиолдоход яаж ч догширч чадах уруул байлаа. Ам жаахан том эрүүг нь харахад нилээд эзэрхий болов уу гэмээр Мартины бяр чадал сонор соргон тэнцсэн учраас эрүүл саруул ухаан гоо сайхан дуртай ажээ. Хоёр уруулын завсар гялалзах өвдөж үзээгүй шүдэ хараад ямар боловч бүх бат тэгшхэн цагаан шүд байна гэж бодтол зарим хүн шүдэ өдөр бүр цэвэрлдэг гэж ярьж байсан шиг санагдаад тэр дорхно ижлээ. Тэр хүмүүс Руфийн зиндааны дээгүр хүмүүс байж таар. Руф шүдэ өдөр бүр угаадаг нь лавтай хэрэг. Хэрв амьдралынхаа туршиж шүдэ ганц ч удаа угааж үзээгүй дуулбал яах байсан бол. Эдийн маргаашийн дотор сойц худалдан авч шүдэ угааж байхаар шийдвэ. Гагцхүү гавьяагаар түүнийг өөртөө татаж дийлэхгүй учраас шүдэ сойцлж сурхаас эхлэн хоолой багал зур боож чөлөөтэй биш бөхчмдүүлж байдаг цардмал зах хүртэл зүүж бүх ил талаараа өөр болж харагдах хэрэгтэй болов. Мартин алгаа эргүүлэн эвэр сайраа хуруугаараа маажиж үзвэс
Сой зор зүлгээд жарилмааргүй бэх шингэжээ. Гэтэл Руфийн алга ямар байсан гэж санана. Энэ тухай бодоход сайхан санагдав. Тэр алгыг зөөрлүүлбээс сарна цэцгийн дэлбэлүүгээ адил зөөлхөн цасны ширхэг мэт хөнгөн байжээ. Эмэгтэй хүний гар тийм зөөлөн хөнгөн байдгийг Мартин огтхонч зүүдлээгүй аж. Тийм гараар илүүлэх ямар сайхан бол гэж гайхснаа эргэцүүлжнийг бодоод ичиж царайнуулаа. Ингэж бодхон түүний үзэсгэлэн гоо ариун сэтгэлийг дэндүү доромжилсан хэрэг санагданаа. Тэр бол бурхан дагна энэ дэлхийд хамаагүй алс хол элен халин нисэн явагч барайд авах бийгүй үзэгдэл гэж хичнээн бодовч зөөлөн гар огтхонч мартагдсангүй. Мартин эдийн фабрикийн ажил, гэрийн харбар ажилд нухлагдсан хүүхнүүдийн хэвдүрсээ алдсан ширүүн гарт хэд тасжээ. Тийм ээ. Тэдний гар ширүүн байх нь аргагүй. Үүний учрыг Мартин ойлгож байв. Харин түүний гар хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас зөөлөн хөнгөн байжээ. Амьдрахын төлөө хөдөлмөрлөх хэрэгцээгүй тийм хүмүүс байдгийг бодоход тэр хоёрын хоорондын зай дахин холдов. Эдний нүдний хөдөлмөрлөхийг үл мэдэх язгууртан баячуулын дүр гэнэт тодорвоо. Тэр дүр бохир цагаан ханан дээр сүрэхтэй асар том хүрэл хөшөө болон харагдана. Өнгөрсөн түүхээ эргэж санахад Мартин хэлд орсон цагаас эхлэн шовт хөдөлмөрлөжээ. Түүний эцэг их дөрөл садан басалт цум ажил хийж ань зууж байсан бил. Юм угааж амьдрах болсноос гарна бамбай хөөж шүүрхийн мах шиг бол айсан энэ Гертрудыг харалт. Түүний нөгөө эгч Мариан консервийн заводод улаан лойл хэрчин ам зууж байхдаа хөөхөн гараа эсгсээр нэл шарах сорив болсон. Түүнээс гадна тэрээр өнгөрсөн өвөл наамал цасны фабрикт ажил хийж байгаад машинд 2-3-га мухарласан. Мартин эдэнд дөрүүлсэн ихийг нь өрөвдөл мэд ширүүн гар авсан дээр нь босгосон загалмай дурсагдваа. Эцэг нь мөн амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл хөдөлмөрлөж байгаад алган дээрээ хагас ямхын хэртэй зузаан эвэр сайр ургуулад нас барсан. Гэтэл Руф түүнийх ах нарын гар тийм зөөлөн байдаг. Энэ ялгаа Мартиныг гойдох төгшүүл. Энэ бол Мартин Руф хоёрыг заагалсан зааг хичнээн их байгааг батлах тод гихчийн дэмдэг байваа. Мартин харамсангүй мишилцээд орон дээрээ дахин сууж гутлаа тайлв. Хөөхний царай 2 гараас болж ухаан алтан согтжээ. Түүний нүднээ хий үзэгдэл дахин ирээлжилж өөрөө харанхуй шөнө Лондоны зүүн захын нэгэн том байшингийн урдуур 15 настай ажилчин охин дагуулад явж байгаа байдал харагдав. Тэр охиндоо зугаасныхаа дараа гэрт нь хүргэж өгч байна. Охин хог навш хөглөрсөн пүнз мэд байшинд суудаг аж. Тэр хоёр салах болж Мартин гарыг нь барих гэв. Охин үнсүүлэх санаатай уруулаа цорвайсан боловч Мартин нэгэн зүйлээс имэн үнсэх дор хүрсэнгүй. Тэгт нь охин чичрэн арга буюу гарыг нь чангатгав. Мартин түүний эвэр суусан бяцхан гарыг барьсан хойно гэнэт өрөвдөх сэтгэл төрөв. Түүний аргацсан байдал өл нүд баг хүүхдэрэ байгаа боловч тачаан гуйдахын амтыг хэдийнэ амссан болбраа биеийг хараад хайрлаж нэг үүсэхтэй тэврэн авч уруул дээр нь үнсэв. Охин баярлсандаа дуу алтан чарлаж байгаа нь сонсогдож эрхэлсэн муур адил наалдах шиг болов. Хөөх юмт. Мартин аль хэдийн болж өнгөрсөн энэ явдлын зургийг хараад охиныг биедээ наалдах тэрхэн үс зүрх сэтгэл шимширч байсантайгаа адил сэрдэхий. Тэр үед тэнгэр бүрхэг шиврээ бороонд зам талбай шавар шал баг болж байсан тул уул зураг орог саарл өнгөтэй харагдлаа. Гэтэл гэнэт гэрэл гийж ханан дээрх бүх дүр зураг хий үзэгдэл арилаад алтан шаргал үсэг тэтэмтэй цав цагаан царай од мэд хүрч боломгүй холоос дахин гэрэлтв. Мартин ширээн дээрээс Суинберн Браунингийн ботыг авч үнсэн таална. Ямар ч гэсэн тэр намайг ирээрэ гэж урьсан шүү дээ гэж бодоод дахин нэг толцсон. Мартин эдийн чи маргааш өглөө босонгуудаа нийтийн номын сандуч бие авч явах гормын тухай ном олж унш мэдвүү гэж баяр хөөртөө чангал. Мартин гэрлээ унтраагаад хэвтгэд орон хүнд биеийг дааж ядан хятнав. Мартин чи болж өгвөл хамгийн түрүүнд хараал аал татаж үзээрэй. Нөхөр чамд хэллээ шүү. Үүнийг бүү мартаарай гэж хэлээд нойрсон. Түүний зүуд мөрөөсөл чанар чансааны хувьд хар тамхинд орсон хүн тамхиа санах лугаа адилтгам шидтэй байваа.